MD-Top компани чанарын менежмент, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоогоо олон улсын түвшинд хэрэгжүүлж буйгаа баталгаажуулан ISO 9001, ISO 45000 гэрчилгээг аль бие ёсоор гардаа авлаа. Тус гэрчилгээг Монсервт компанийн хамтын ажиллагаатай Францын олон улсын баталгаажуулалтын байгууллага болох Афнор группээс олгосон бөгөөд гардуулах ёслолд Франц улсаас Монгол улсад суугаа бүрэн эрх элчин сайд хадагтай Корн Феррари де Силва MD-Top компанийн гүйцэтгэх захиралд түвшин заяад гардууллаа. Тэрийн хувьд бол аль болох энэ чанар аюулгүй байдлаа бол байнгын тасралтгүй сайжруулах гэсэн үндсэн зорилготой явж байгаа. За энэний хүрээнд ер нь бол нөгөө Францын Афнор группээс энэ сертификатыг бол нэг өгөөл за ингээл олон улсын стандартыг тогтоочлоо гэж ерөөхдөө үздэггүй. Байнгын жил болгон бид нэр дахин аудитд орж яг явуулж байгаа үйл ажиллагаа маань ерөөхдөө яг сайжирсан байна. Өмнөх жилээсээ яаж сайжирсан байна те жил болгон ерөөхдөө энэ дахин баталгаажуулах үйл ажиллагаа явагддаг. Тэгэхээр энэ жил ирэх тусам л энэ стандартын хүрээнд манай үйл ажиллагаа болон чанар цаашдаа сайжрах ёстой. За хэрэглэгчдийн хувьд бол бид энэ чанарын стандартын хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныхаа барилгын дотор засал ч юм уу те ер нь энэ барилгадаа ашиглаж байгаа бүх бараа материал бүтээгдэхүүнийг худалдан авахдаа бас яг адилхан Европын энэ ISO стандартыг хангасан бүх байгууллагуудтай хамтарч ерөөхдөө ажилладаг байгаа. Аж ахуйн нэгжүүд одоо стандартыг нэвтрүүлэх хэрэгтэй. Бүгд одоо тогтцоо чанарын дэвтсэн бүрдсэн гэж ойлгохтой байх нь. Гэрчилгээ бол 3 жил даралгадаг буюу 3 жилийн хугацаанд тухайн стандарт нь одоо тухайн байгууллагатаа нутагшаад тэгээд бүр олон улсын стандарт буюу ISO стандартаас даваад тухайн одоо MD-Top гэдэг барилгын компаниас анх тэгч одоо байгууллага маань авлаа шүү дээ. Чанар хөдөлмөрөнд явж байна буюу 3 жилийн дараа ихэд MD-Top-ын өөрийнх нь байгууллагын стандарт буюу соёлыг бий болох хэрэгтэй юм байна. Тэгээд одоо иргэд маань жишээлбэл юу сурах хэрэгтэй байна гэх юм бол стандарттай баталгаажсан одоо бүтээгдэхүүнүүд авч хэрэглэж сурах хэрэгтэй байна. Стандарт нэвтрүүлсэн аж ахуйн нэгжүүдээр өөрчлөлт сурах хэрэгтэй байна. Аж ахуй одоо ажилд орохтой хүртэл тухайн одоо стандарт нэвтэрсэн тийм соёлтой одоо байгууллагуудад орж одоо ажил хөдөлмөр эрхлэх нь бол илүү одоо сэтгэл хангамж өндөр байдаг гэж хэлж болно. Мэдээж Монгол компаниуд Афнорын чанарын гэрчилгээнүүдийг авч байгаа нь маш чухал ач холбогдолтой. Компани өөрөө өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүн ажилчид хамт олонныхаа ажлын байдал чанарыг өндөр түвшинд хадгалж явах. Мөн нөгөө талаасаа компани олон улсад танигдах, бусад гадаад компаниудтай түншлэлээ үргэлжлүүлэх гэдэг ч юм уу хамгийн чухал ач холбогдолтой. Ер нь цаашдаа Монгол компаниуд үйл ажиллагаандаа байгаль орчны талаасаа стандартуудыг нарийн мөрдөж явж авах нь чухал санагддаг. ISO 9001 стандарт нь байгууллагын чанарын менежментийн тогтолцоо олон улсын шаардлага нийцэж хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангах, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулах чадамжийг баталгаажуулдаг бол ISO 45001 стандарт нь ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, эрсдлийг бууруулах, аюулгүй ажлын орчныг бүрдүүлэх тогтолцоог үнэлдэг олон улсын нэр хүндтэй стандарт юм а.